ухааны багш нар мэдээллийн харилцааны зөвлөлийн цагийн сургалтын нэгтгэж сургалтын сэтгүүл ажиллагааг дэмжих зорилгоор курсны бохирдлыг гэсэн сэдвээр сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэхэд байна. Манай багш нарын бэлтгэсэн сургалтын хэрэглэгдэхүүн маань түгээмэл сэдвтэй. Жишээ нь одоо байгалийн ухааны хичээлийн бүх төрлийн хим, биологи, газар зүйн, физикийн хичээлийн аль ч төрлийн хичээлийн цөм хүчээр агуулгад бүрэн суулган байгаа. За жишээ нь газар зүйн хичээлийн байгаль хамгааллын бизнес гэсэн агуулгын бүрээд, за химийн хичээлийн хим, амьдрал гэсэн агуулгын бүрээд, за биологийн хичээлийн амьд бие орчны хамгаалалт гэсэн ийм агуулгын хүрээнд одоо өргөн багтсан байгаа. Тэгэхээр энэ курсны бохирдол гэсэн энэ сэдвийг бол маш өргөн агуулгатай орон нутгийнхаа байгаль орчны тулгымцсан асуудал, байгаль хамгааллын сэдвүүд бол аль ч хичээлийн агуулгатай ажилладаг. Тэгэхээр сурагчид байгаль хамгааллын сэдвийг өөрсдөө одоо ажил судалгааны үндсээр илрүүлж гаргаж ирээд тухайн асуудалтай сурагчид яаж хандаж байгаа, за түүнийг яаж шийдэж байгаа, ямар аргаар шийдэж байгаа гэдэг асуудлыг манай энэ сургалтын хэрэглэгдэхүүн хөндөд тавьж байгаагаараа онцлогтой гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ хэрэглэгдэхүүнийг бол аль ч ангийн, аль ч хичээлээр одоо бацтгал хичээлд болохыг ашиглаж болох юм. Тэгэхээр ерөнхийдөө байгаль ухааны хичээлийн гол агуулга бол хүүхдүүдийг одоо ажиглуулаад туршилт судалгаа хийгээд эцсийн үр дүнд нь одоо нэгтгэл дүгнэлт гаргах хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ хэрэглэгдэхүүнээр мөн хүүхдүүд одоо байгаль дээрээс сурагчдын орон нутгийн асуудыг тодорхой хэмжээгээр олж ажиглаж мэдээ түүнийг бол тодорхой хэмжээгээр шийдвэрлэх арга замыг олж аваараа онцлогтой гэж үзэж байгаа юм аа. Дан ус цасан нөмргөө тайлж гол мөрөн цөнгөө түрэн нүүдлийн шууд ганга гонгор дуугарч манаа нутагт аль хэдийнэ хавар айлчлан ирэв. Хаврын нар ясан нэгэн сайхан өдөр долоогийн байнгийнхан сумын төвийн өмнө орш алаг толгой уул руу аялалд гарлаа. Алаг толгой уул бол манай сумын шүтэн болсон ард түмэн нь цайдэ нэхэд ээжийг өргөж сүсгэлэн биширдэг уулым. Мөн энд эртний хүмүүсийн амьдарч байсан уул мөр сүг зурагч бий. Хүүхдүүд олон зүйлийг мэдэж нутаг орноороо багтсан сонирхолтой аяллаас буцаж явлаа. Аялын замдаа төвөрг голын хөвөөгөөр дэрс утан тэглэгдсэн цэцэг мэт өнг алгалан харагдах гэлгар заасан ут чихрийн цаасыг харан гайхан зог тусав. Нас тэр арда өнг алгалан харагдах. Тэр юу вэ? Хэдүүл болж харах уу? Тэр гоё харагдчих. Ангийн гайхав. Харин тийм биш үү? Арай муу болгоцсон шүү. Окей. Түнгэд ирсээр дүүрээ хав. Ямар их юм бэ? Юу нэг гоё байгаа гэж. Гоё. Онгад таарах гоё. Окей. Яагаад ингэж ийм хогоо ингээрэг ингэ? Хүүхдүүдээ наашир явъя. Одоо шлэгш. Uri shudi chike shinhe ule hatsam dinger shinhe ule sesni atsa shinhe ulo bohom dandashin shini ha yurdi uklo shini ki kurmi uklo shini
Хүрийн хэдэн дээр шингэх үү? Тэр чинь газрын хөрсөн задралгүйгээр 100-аас 500 жил хадгалагддаг гэж бодоод үзэхээр бүр аймаг удаан байгаас тийм биш. Нэр тийм те. Нэр тэр үед гоо 1000 жил болоод цэвэрлэгддэг гэсэн мэдээ байдаг юм шүү дээ. Нэр би фэйсбүүк дээрээс нэг гэлгар цааснал орчихсон. Гэлгар утны тэр бүтц чинь яг энэ бидний одоо би ирэх бүрт амар их сөргөөр нөлөөлдөг, хортгавдаг үүсгдэг, химийн хортгавч амар их агуулдаг гэсэн шүү. Тийм ээ. Гэлгар ут чинь битгий орчин тул хөөхт тэгээд өөр зөндөө болон хорог сэтгсэн мэдээ байлээ. Тийм байна. Тийм учраас нөгөө 2019 оны 3 сарын 1-ээс эхлээд гэлгар утнаас татгалт хэрэглээний сахсах тийм байгаль орчны сайдын туршилт гарсан үгсэн таа. Тийм ажиглаж биш шүү. Тэр чинь нэрээ бол дээр нь 0.35 мм-ээс нэмэгэн бол хэрэглэж болохгүйгээ зарчсан байна. Гүр хэмжээ зарчсан юм байна. Гэлгар утыг 12 минут л ашиглаа хайдаг гэсэн. Тийм болохоор нэг өчтрийн хог тийм ихээр байгаа. Тэгээ 12 минут хүмүүс гэлгар цаасыг ашиглаж байгаа чаддаг гэж байна. Манай дэлгүүр ороод нэг худалдан авалт хийх хүртэл гэлгар цаас авч уус авч юмаа хийж ирдэ шүү. Одоо хүмүүс ч байхгүй гэлгар цаас аваад идэг. Тэгээд амар их хог аяг тулж байгаа. Нэрээ тэгээд энэ гэлгар цаас тийм амар хурдан юм бол хитүүлээ бүгднийг зөвлөж байгаа. Шатаач болоод. Харин тэгвэл яг үгүй шатаахгүй хаа. Шатаал гэлгар утны найрлаганд найдаг химийн бодисныг задраад агаад хортгийг үсгээд ургуул амьтанд сөргөөр нөлөө үзүүлдэг гэж сонссон юм. Тийм. Тэгвэл бид цаашаа болчих шүү дээ. Тэгвэл бидний бид хорон шуулаад байгаа юм бол гэлгар цаас уутнаас татгалзаад даавар тороор хэрэглэж хөвшөлтгөө найдуудаа. Тийм. Даавар ч бас тэгээд гэлгар цаас муугаар нөлөөлөхгүй тийм ээ. Итгэл сайтай. Итгэл сайтай. Хүний үйл ажиллагааны улмаас янз бүрийн химийн бодис, ахуйн болон үйлдвэрийн хаягдл хөрсөн шингэж, ургамал амьд организмд сөрөг нөлөө үзүүлэх, хуримтлагдах үзэгдлийг хөрсний бохирдол гэнэ. Гэлгар ут нь хөрснийг химийн ба биологийн шин чанарт сөргөөр нөлөөлж өөрчилдөг. Ингэснээр химийн хортой бодисоор бохирдсон хөрс нь ургасан хүнсний бүтээгдэхүүнээр дамжин хүний биед шингэж, улмаар эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх ба бусад амьд организмд ноцтой сөрөг нөлөө үзүүлдэг байна. Гэлгар утны байгальд үзүүлэх хор нөлөө. Байгалийн унган төрх алдагдах, бохирдох, экологийн тэнцвэр алдагдах, хүн болон амьтны амьдрах орчин дороотох. Гэлгар ут цаг баглаад олон жилийн хугацаанд нар салхины нөлөөгөөр жижиг хэсгүүдэд хуваагдаж, шүлтлэг орчин үүсгэн хөрсийг өвчүүлж, хөрсний усыг хордуулдаг. Манай улсад хэрэглэгдсэн нийт гэлгар утны 8%-ийг дахин боловсруулдаг байна.
Үлдсэн 92 нь байгальд шууд хог болон хаягддаг. Жилд 3500 тонн гэлгар уутны хой хаягдал гардаг. 1 хүн гэлгар цаасан уутнаас татгалзвал жилд 22 мянган гэлгар ууд хэрэглэгдэхгүй үлддэг. Шаардлага хангахгүй үзүүлэлттэй гарсан нийлэг уутнууд: улаан судалтай жижиг 0,20 мм, цэнхэр судалтай жижиг 0,17 мм, өнгөгүй сэнжтэй жижиг 0,10 мм, өнгөгүй дунд 0,19 мм. Гэлгар цаасан уутнаас татгалзаж байгальд дэлхийгээ авръя.